За юу яцхан залуусаа энэ бичлэгээрээ би iTrader CGM гэсэн вебсайтн дээр хэрхэн бүртгэл үүсгэх мөн бүртгэлээ үүсгээд дансаа яаж холбох тухай заавар бичлэг танд хүргэж байна. За тэгэхээр нэгдүгürt та бүгд дэлгэцэн дээрээс харж байна. iTrader CGM гэсэн вебсайт руу ороход бол ерөнхийдөө нэвтрэх болон бүртгүүлэх гэсэн хоёр хэсэг харагдаж байгаа. За бүртгүүлэх гэсэн товчлуур дээр дарахад нэгдүгürt өөрийн захин маяг, овог, нэр, утасны дугаар, за Discord нэр, нууц үгээ бичих шаардлагатай хэд хэдэн бөглөх шаардлагатай мэдээлэлүүд байгаа. За түүн дээр нэгдүгürt бол захин маягаа бүртгүүлье. За миний хувьд энэ мэйл хаягийг бичээд, за өгөө бичээд, нэрээ бичээд, утасныхаа дугаарыг бичнэ. За тэгэхээр ерөнхийдөө хэрвээ та Монголд байдаг бол мэдээж өөр нь барьж байгаа яг өөрийн гэсэн хэрэгэлдэг Монгол дугаараа бичнэ. За хэрвээ та гадаадд байгаа бол гадаад дугаараа бас заавал бичих шаардлагатай гэдгийг анхааруулж байна. За Discord нэр гэж байна. Та хэрвээ Discord платформ дээр манай Discord гэсэн чатанд байгаа бол та тэр чатан дээрээ өөрийнхөө яг ямар нэртэй байгаа вэ гэдэг Discord нэрээ бичих хэрэгтэй. За миний зүгээс тест болгоод admin гэдэг нэрийг бичээд за пассвортаа 1234 гэсэн байдлаар хийчих. За ингээд бүртгүүлэх товчлуурыг дарлаа. За бүртгүүлэх товчлуурыг дарахад та шууд iTrader CGM-ийн хэрэглэгчийн хэсэг рүү нэвтэрнэ. За хэрвээ та утсан дээрээс нэвтэрч байгаа бол пассвортаа хадгалах уугүй гэдэг та өөрөө шийдээд save password эсвэл not tag гэдгээр дараад орчиж болно. За түүний дараа хэрэглэгчийн хэсгээр танилцуулга, тэмцээний тухай, за данс нэг заавар гэсэн 3 текст харагдаж байгаа. За энэ бүгд дээр дарах юм бол ерөнхийдөө танилцуулга, бичлэг, за тэмцээний тухай асуулт хариултанд хариулсан бичлэг, за түүний дараа данс нэг заавар буюу брокер дээр данс нэг заавар бичлэг байгаа. За хэрвээ та iTrader CGM дээр бүртгэлээ үүсгэсэн байгаа бол манай энэхүү iTrader вебсайт буюу систем маань тэмцээн дээр ганцхан брокерыг зөвшөөрж байгаа. За VantageFX гэсэн брокер байгаа. Та брокер дээр дансаа нээх гэж байгаа бол ерөнхийдөө данс нэг зааварыг үзээд данс нэг товчлуур дээр дараад дансаа нээчих болно. За эсвэл шууд VantageFX.com гэж ороод өөрийнхөө дансыг нээнэ гэсэн үг. За хэрвээ та дансаа нээсэн тохиолдолд тийм ээ. Дансаа нээсэн тохиолдолд таны email хаяг дээр чинь яг одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа MetaTrader-ийн нэвтрэх аккаунт болон нууц үг серверийн дугаар. За түүний дараа та тэр дансаа нээгээд данс нь баталгаажаад email хаягт нь яг энэхүү мэйл хаяг шиг мэйл ирсэн байвал тийм ээ. Таны MetaTrader чинь аккаунтны дугаар, аккаунт руу нэвтрэх нууц үг сервер ирсэн байх хэрэгтэй. За тэгвэл энэ мэйл ирсэн бол та данс холбох гэдэг товчлуурыг дараад MetaTrader руу MetaTrader 5 гэдэг хэсгийг сонгоод за account name гэсэн хэсэг дээр өөрийн нэрийг бичээд за MetaTrader дээр ирсэн өөрийн аккаунтны дугаарыг бичээд тэгээд за миний зүгээс яг энэ тест хийх гэж байгаа аккаунтаа дугаараа бичээд за түүний дараа нууц үгийг бичих ёстой. Нууц үгийг та бичихдээ бас яг зөв бичиж байна уугүй юу гэдгийг бас сайн шалгах хэрэгтэй. За ингээд серверээ live гэд сонгочихно. За ингээд холбох төвчлөрийг дараад таны данс ерөнхийдөө холбогдчих байна гэсэн үг. За тэгэхээр та яг энэхүү байдлаар дансаа ингээд холбоход амжилттай нэгдлээ гэсэн мэдээлэл гарч ирээд за таны ерөнхий статистик одоо энэ нүүр хүйцэн дээр чинь хэрэглэгчийн хэсэг дээр чинь миний бүртгэл гэсэн хэсэг дээр аккаунтны дугаар нь ингээд ороод ирнэ. За түүний дараа меню хэсэг дотор ингээд профайл хэсэг ба. За үсгэн бол та профайл хэсэг дотор өөрийнхөө хувийн мэдээллийг шинжлэх боломжтой. За үндсэн хэсэг дээрээс та өөрийн бүртгүүлсэн миний бүртгэл гэсэн хэсгээс статистик гэдэг товчлуурыг дарахад таны арилжааны хуулга, түүх, тийм ээ, таны арилжаа хэр ашигтай байна, алдагдaltaй байна. Тэр бүгдийг статистик хэлбэрээр хөвчлж гаргажсэн мэдээллийг харах боломжтой. За яг одоогийн хувьд бол тэмцээн маань харах эхлэх болоогүй. Тэмцээн эхлэх хугацаа бол 6 дугаар сарын 14-ний оройн 20 цагаас 7 дугаар сарын 14-ний оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ. За тэмцээн маань эхлэегүй учраас ерөнхийдөө энэ мэдээлэл буюу уучлаарай таны арилжааны мэдээллийг татах болоогүй байна тийм ээ. Данс маань тэмцээн маань эхлэегүй. Тийм учраас ямар ч мэдээлэл байхгүй гэсэн. Тэгэхээр яг энэ тэмцээн эхлэх үед та статистик товчлуур дээр дарахад таны тэмцээний ерөнхий эхлэх хугацаа, дуусах хугацаа бүгд тодорхой харагдана. Мөн бүх хуулга дэлгэрэнгүй байдлаар харагдах бол. За ингээд таны тэмцээнд амжилт хүсье.